Харгангаа аймгийн насан туршийн суралцгааны төвөөс суралцгууд хамтдаа энэ аяыг бол 1 сарын хугацаанд эхлүүлж байгаа юм байна. За энэ аянд бол оролцож байгаадаа миний би бас баяртай байна. За ер нь бол хүн төрхөөсөө ахуулаад өөхөх хүртлээр одоо насан туршдаа за ухамсартайгаар болон ямар нэгэн ухамсаргүйгээр одоо альва зүйлийг бол байгаа орчин нөхцөл байдлаасаа бол сурж идэг гэж ингэж ойлгодог. Тэгэхээр суралцнаа гэдэг асуудал бол хин нэгэн одоо бид бүхэн заавал нэг анги таних юм за сургуулийн орчинд очиод ингээд сурж идэг зүйл бол биш байдаг. Тэгэхээр энэ одоо нийгмийн эмх замраагүй олон янзын мэдээлэл сошиал орчин донд бид нар за одоо өөрсдийнхөө бодож байгаагаар за энэ зөв юм байна гэд ингээд сурдаг. Гэхдээ ингэж сурахдаа бид юуг сурах ёстой юм, ямар хэмжээнд сурахын, за ямар зорилгын хүрээнд сурахын, за юуг одоо сурвал одоо зохистой юм гэдэг энэ асуудалтай бид одоо бас анхаарч ингэж суралцах энэ арга барилд бол одоо ялангуяа суралцахуйд бол суралцах юм зайлшгүй шаардлагатай гэж бид нар миний зүгээс бол бодож одоо ойлгож ингэж явж байгаа. Тэгээ ер нь хүний одоо тархинд дэх эдис ямар нэгэн зүйлийг одоо сурахад ингэж хоорондоо холбогдож идэг юм байна. Тэгэхээр энийг бол одоо суралцах гэж ингэж ойлгодог байдаг юм байна. Тэгэхээр энэ суралцах үед одоо дэмжлэг гадна талаас нь биднэрт одоо дэмжлэг үзүүлдэг. За хэрхэн яаж сурахын, за ингээд одоо чиглүүлж өгдөг. Энийг одоо ерөнхийдөө суралцахын шинжлэх ухаан гэж ингэдэг юм байна. Тэгэхээр бид одоо энэ суралцахын шинжлэх ухаанд яаж сурахын гэдэг энэ арга барилд бол чиглүүлж ингэж чиглэж үр хөвгтөө өөрөө өөрсдийгөө бас контролд чиглэж явах юм шаардлагатай байна гэж ингэж боддгоо. За дээрэс нь бид юмыг сурчглаа болчлоо мэдчлээ ямар нэгэн сургалтанд явлаа суулаа ямар нэг юмыг мэдчлээ за би нэг бүрэн сурчлаа гэж ингэж боддог. Гэтэл тийм биш байдаг юм байна л да. Яг тэгэхээр тухайн хүн юмыг хүн сурлаа за мэдлээ за ингээд давтлаа. За ингээд бид нар одоо сурчлаа гэж ойлгодог. Гэтэл амьдрал дээр тухайн одоо энэ сурсан зүйлээ ямар тохиолдолд ашиглах юм тэрийгэ бүр өөрийн болгож углуургаар нь ингэж суралцаж чадчихвэл бид нар одоо энэ суралцаж чадчихна гэж ингэж ойлгох хэрэгтэй байна гэж ойлгож байгаа. Тэгээ бүгдээрээ хамтдаа суралцахуйд хамтдаа суралцгаая гэж уриалъя.